321. За подкаст нь бэлнэ. Бэлэн. За манай Ганбаатарын Дорж хан гэдэг Сүхбаатар аймгийн төвшин ширээс юм яриад аймгийн авшаа баргаад авч. Та ярилцъя гэж бодож байна. Ер нь тэгээ одоо манай адуучид залуучууд мань гоё ярьж сурах хэрэгтэй л байна л да. Одоо нөгөө энэ бөхчүүд ч бас гоё ярьж байна, подкастууд болж байна тийм ээ. Ер нь яриа ямар вэ? Яг ер нь давгүй өөрийгөө бол давгүй л гэж боддог. За өнөөдөр иш Муканд нэг тэмцээн бол Муканы сумын аварга болж энэ битээр гадаа бол тэмцээн үргэлжилж байгаа. Тэгээд бас нэг ярилцъя гэж боддог. Чимээгүй байж байгаараа энэ подкаст явж шүү төрөө. Подкаст явж байна. Дорж хандтай. Хоёр уу? Тий. За, Дорж ханд өөрийгөө сайхан танилцуулаач. За намайг Сүхбаатар аймгийн Төвшин Ширээ сумын харьяат Ганбаатарын Дорж ханд гэдэг. Хэдэн оны хөлөө ихэр тийм ээ манай. Тий 2000 оных. Би чи өөрөө ихэр маань ацсан ханд гэдэг. Садуу мал нэлээд дуртай тийм залуу баг. За манай ер нь ихэр хүүхдүүд бол би ингэж хардаг. Манай 10 жилийн ангийн бүр багын найз маань ихэр хоёр ихэр байна. Тэгээд хоорондоо сурлагаараач тэр ингээд би нэгээ ирлэхтэй эсвэл ингээ ихэр хүүхд манай тэр хоёр их сайн барилддаг. Багаасаа тэгээ барилдаж ноцтолдоод энэ төр өссөн юм лөө гэж боддөг. Хоёрын хувьд багаасаа ингээл одоо яг мэдээ орсон цагаасаа нөхөрсөн юм хүмүүс тийм ээ. Хамгийн их хийдэг зүйл нь юу байдаг вэ? Хоорондоо. Бид чинь орцолж одоо өрсөлдөж байгаа. Яг ер нь ихэр хүмүүс чинь бас нэг хоёр үеийнхээ их хурцалж яадаг шиг бид чинь багадаа их ноцолдог ус хоорондоо. Зодолдог. Ер нь өдөр шөнөгүй зодолдог тийм хүмүүс байсан. Тэгээд сүүлийн үед том болоод бас гайгүй болсон. Тэгээд тэмцээн оролдоонд ороод намайг чинь алж малдаг гоо нацгаа чинь хурцлаа шүү дээ. Муу юм бэ гэл. Тэгээд цагаараа бол намайг хурцлж ил байгаа. Тэгээд би намайг хамгийн гол хурцлдаг хүн чинь одоо миний ихэр нацгаал байна да. Нацаг хандын хувьд ер нь өөрөө хэр ургалдаг вэ? Нацаг хандын хувьд л ер нь сайн би бол надаас бол 50 илүү үнэ гэж боддог. Тэгээд тэмцээн оролдоонд намайг яваад онгоо тэгээд өөрөө нэг үлдээд орох гэсэн гэхгүй. Тэгээд би бол өөрийг нь орлох гэдэг өөрөө үлдээд орохгүй. Ерөнхийдөө хувьд бол уурганы тал дээр ер нь нэг биеийн пропорц тамир танкийн хувьд бол ер нь надаас илүү шүү. Нэр нь хоёрын хувьд хин ах нь. Одоо намайг л ах л гэдгийг одоо тэгээд хүмүүс тэгж л ярьдгийг. Төрүүлж гарсан ах болдог тийм. Сүүлд гарсан ах. Намайг сүүлд гарсан гэдэг юм лээ. Зөв. Хоёр хувьд нэр аль сургууль төгссөн? Хаана төгссөн? За бүрэн зөгтөд 5 дахь анги төгсөөд тэгээд одоо Мукан сум дэрж 9 дахь анги төгсөө. Тэгэл одоо эмээ өвөдөд туслахаар мал дээр гарсан да. Багадаа ер нь ямар хөвгтэй хэдэн наснаас морин хэдэн наснаас уургуулсан? За багадаа ер нь бид нар чи их дүрсгүй ер нь хүн амтан ойрцсон хүн амтан айлын хөвгт шоглсон нийлж шоглсон нэлээд тийм дүрсгүй хоёр хөвгт байсан. Хоёул нэлээд файлчна. Хоёулаа нэлээд болохгүй дамжилтаа л явчихна. Өөрснийхөө тэр ах эгчлийн түүнийг тэр чинь нэг нь гарнаас нэг нь хөлөөс нь уриал дамжилтаа л явдаг тийм хөвгтүүд байсан да. За бүрэн зөгтөө уурахад сурчаад тэгээд 10 жилийн хаан төгсөх анги. Ахлах анги дээр сураагүй ер нь 9 төгсөөл тэгээд сургуулиас гарсан да. Хөдөө мал дээр эмээ өөрөөгөө манай эмээ өөр чинь одоо анхнаар ихчээр цог оожгаад тустай гараа тэгээд хоёулах нь үлдээд бид тэр тий. Өө бол одоо бас мундаг хүн тий. Миний өвөө чинь одоо Сүхбаатар аймгийнхаа одоо хамгийн анхны одоо эмнэг сургуулийн спортын мастер гэж хүн байгаа одоо. Залуу наснда тий. Залуу наснда засгийн мянгаадаа хариулсан. Бас тэмцээн оролдоонд залуу үедээ бас нэлээд амжилттай оролцож байсан бэлээ. Тэгээд тэрүүгээр нь бас засаг төрийн шагнаад спортын мастер цолоолгоо. Тэгээд одоо Москвад 80 онд олимп болсон юм билээ. За 80 оны Москва олимп. Тэр олимпиад одоо аймгаас одоо адуучтай төлөөлж явах тийм одоо оролцох үзэх тийм эрхийг өгсөн юм билээ. Тэгэхээр тэрэнд явж тэр үдчихсэн тухайн үед одоо Москвад очиж олимп үзнэ гэдэг бол бас нэлээд бас тийм тэглүү хаа маш ховор ховорхон ер нь нэлээд тийм амжилттай яваа хүнийг л тийм боломж олгодог үе байсан юм шиг байна. За тэгэл ер нь төгсөөл хөдөө гараал мөрөөнал уургараал адуун давхаалыг л хөдөг хөөхтүүд ядлаа. Би чинь 8 настай мөрөнд сураад ерөнхийдөө нэг 13 4 төгсөөл авахгүйж уургалсан да. Өвөө нэг сайхан уурах юм. Тэгээ өвийнхөө уургыг бариад ороо болохоор би чинь хоноо готл чирэнгөд л хоноо хашаад ханаа тий. Тэгээ хоноо нэг нэгээрээ цугуулаад гашаасаа уургалдаг тийм хөвгт байсан. Тэгээ нэрээ хоноо чинь гудад толж очивол тийм л хөвгт байсан да. Тэгээд бага насыг бол тэгээд морины дэл дээр одоогийн энэ ургалж л өссөн. Тэнцүү сайн адуучин болох эхлэл бол багтаа сайн болж байна. Ер нь би чинь ер нь тэгэл мал дээр гараад ер нь мориноос ер нь буугаагүй дээ.
Өдөр шингүүл морьтой айл гиссэн ч тэгэл надад мал таквад. Тэгээ миний хамгийн бас нэг одоо амжилтыг бас гол үнд суур тавигдсан бол одоо манай даваа дөржид ах байдгийг. Тэр ахуйтайгаа би чинь одоо 16-7 оноос гуулаад би адуу маллал байнга цогших бол одоо адуунд явсан. Тэгээ тэр ах маань надад одоо морь задгай морь яаж уургалах уу? Бүхэл юмыг өрн зааж өгсөн дөө тэгт. Даваа хатар гэдэг одоо манай улсын хошоо авраг малчин байгаа. Тэдний адуун дээр л ерөн тэгэл чөлөө цаг өнгөрөөнөх үдээ. Тэгжил ерөн өссөн дөө. Одоо сүүлийн үед манай дүүнээр найз нөхөд дотор бүгд нийлээд ерөн тэдний адуун дээр л бидэд ерөн чөлөө цагаа заа нэг зав чөлөөтэй ус болсон үедээ хэдэн минутайгаа яриад одоогоо богнолчихъя тэгээд очиж богнуулаад нэг өдрийг сайхан хөгжилтэй өнгөрөөнө. Танай нэр төвшингийнхаа хаагур нутгалт юм бэ? Би энэ танад чинь 90 нутч үзэв шүү. Манайх чинь одоо бүрэн зөгтийн урхаагаас урагшаа нэг за нэг 10 км л нутаглан да. Ер нь яг манай төвшин ширээ нутгийн одоо хамгийн хойдлын тийм Мөнкан төвшин хоёрын одоо залгаа нутгаална. Бэлэр хаан гэдэг сайхан хайрхан байгаа. Тэрнийхээ хараа л нутаглан да. За тэгээ хэдэн наснаас эхэлж за окей ингээ багадаа бол ингээд мэдээ саадч болох үндсөөрөө сайхан тавигдсан байна өвөө. За тэгээ ах нарын буян. За тэгээ өөрөө бас угаасаа хөдөө байгаа хүчин адуул оруулж морил унжин гэж өсчөө тий. Хамгийн анх хэдэн наснасаа тэмцээнд орж хамгийн анхны тэмцээн ямар тэмцээнээс медаль авч? Миний чинь хүн чинь бас нэг анхны юм гэдэг бас гоё байдаг. Би чинь ханга 17 настай та. Одоо манай хас баруун гişэ орцгий бол гэж сайхан уул байдаг тий. Тэнд очиж нэг шоргуунд очиж хамгийн хүрэл медаль хүртэж байсан. 17 та. Тий 17 та доо. Тэгээд тэрэндээ их бэлгшээлтэй байсан хүмүүс ч намайг нөгөө альваныг юм чи хүрлээсээ эхэлдэг гэдэг. Тэгээд ирэхэд манай ах нар хүртэл намайг их дэмжиж дэрэн зарим нэг нь хүртэл орхи адуу мал бэлгэлж ирсэн. Манай Сүхбаатар гэдэг нэг ах уудгийг. Анхныхаа тэмцээнд сайн оролцсон гэдэг адуу бэлгэлж ирсэн надад өөр. Одоо тэр адуу сайхан өссөн л байгаа. Тэгээд тэрээс хойш ер нь олон тэмцээн оролдоонд орсон доо. Хамгийн анхны одоо улсын чанартай том тэмцээн ингээл 21 онд талын том адуунд 3-т орж байлаа. 21 оны талын. Тэрнээс хойш л ер нь тэгээд тэмцээнүүд юм амжилтууд ихэлсэн дээ. 21 оны талын том чин дөрүүлж байлаа. Тэрэнд аврах шагаах дөрүүлж ирсэн. Шагаах дөрүүлж юм тий. 2 цоомоох орж ирсэн баха. Тэгээ 3 би орж ирсэн. Тэгэхээр хэддээс 21 гэрч яг 20 настай. Тий, тэгэхэд 20 байсан. Тэг чи одоо нэг хамгийн анхны улсын зүүн бүс гэж. Тий, зүүн бүс болж ирсэн. Тэрэнд дамжаа аврах дөрүүлж ирсэн манай. Тэнд ер нь зүүн бүст орж байгаагүй тий. Зүүн бүст орсон ч би чинь. Орсон. Тэр зүүн бүс ч одоо миний хамгийн анхны адуушин тэмцээний тайлбар хийсэн шүү дээ. Тэр зүүн бүс бас гоё болсон. Тий. Очиж ирсэн юм. Тэн дээр чинь чи яадаг үлээ? Тэнд чинь дамжаах төрүүлээд сумья 2-т орж ирсэн. Тий. Анаата хин ч орлоо доо. 3-т ганхуу ордог. Ганхуу орслоо тийм баха. Анхны тэмцээн бас тэн дээр ер нь хэд оноо орсон. Тэн дээр би чи уурга ташуун дээр дүүрээ аваад морьтой дээрээ алдаа тэгэл хасагдчихсэн. Асуучихсан. Морьтой дээр зөв талаас нь хаяад хасагдчихсэн. За тэгээд түүний дараагийн тэмцээн чи тэрнээс чи хэдхэн хоногийн дараа Түмэнд аймгийн авраг болдог тий. Түмэн зөгтөд манай Сүхбаатар аймгийн одоо хамгийн анхны авраг одоо яг албан ёсоор албан ёсоор Монголын адууштай холбоотой холбооны яг одоо юугаар зохион байгуулагдсан. Тэгээд тэр тэмцээнд явах миний хувьд бол бас тэр тэмцээнд орох хэрэг авч чадаагүй байсан. Тэгээд манай томроочин гал одрах ах уу маань харин намайг хүрээ дээр одоо тэр тухайн үед явах би чинь нөгөө нэг яг аймгийнхаа хэмжээнд нөгөө нэг чанартай тэмцээнд явах талын том адуу. Талын том 3-т орсон. Тэрнээс өмнө галаатай танил байсан уу юу? Яг л айтар сайн танил байгаагүй. Тэр талын том дээр танил. Тэн дээр л танилцсан. 21 оны 3-т ордог. Тэгээд намайг ахын дээр ярьж урилга гэгээд тэгээд тэнд очиж орж харна. Сайхан төрүүлсэн. Тэгэхэд бол сайхан төрүүлсэн тий. Сайхан төрүүлсэн. За тэгэл ер нь одоо Төвшин нутгаас Ганбаатарын Дорж хам гэж нэг сая адуучин гарч иж байна гэл. Тий. Тэгэл ер нь өөртөө бас маш том аймаг төрүүлгэрж мэдээж тэндээс эхлээд маш том урам орно. Тэгэл яг хамгийн гоё юм чинь одоо би чинь аймгийнхаа арга төрүүлчээд гэртээ ирэхэд эмээ өөртөө өмсүүлэл хамгийн сайхан байлаа шүү дээ. Одоо чөнийн 10-11 өнгөрч явахад эмээ өөрөө анаа хүлээгээд зогсож байсан. Тэгээ орж ирэнгүүт өмсөөд баяр өгч байсан. Тэгэл 7-8 гал гараа шоуд явсаар байна тий. Тэр л хамгийн сайхан мөч байсан да. Ер нь тэмцээн оролдоонд орчоод байр эдлээд гэртээ ирэх ч сайхан шүү. За тэгэл түүнээс хойш бол одоо 22 он 23 он гэл за 23 онд чинь Сүхбаатар улсын авраг болол тэгэл тэрний аврагаан гараад төрүүлээл уршаагт нүрээ тэгэл эхэлсэн дээ тий. Тэгэл амжилтууд ер нь тэгэл 21-ээс ахгуулаад ер нь жил болгонд ер нь том тэмцээнүүд байр эзэлсэн дээ. Одоогоор яг хоёлаа сум
аймгийн бүсүүд улсын чанартай тэмцээнүүд гээд хэдэн дөрөвтэй байна. Хэдэн байр хэдэн дөрөвтэй. Тоолж үзэж юу. За чиний үлээ аймгийн аваргаас чинь 4 зохион байгуулахад би 2 удаа төрүүлээд 2 төрүүлээд 2 7-д 2 7-д орсон. Тий. Талын түмэнд 1 төрүүлээд 1 3-т орсон. 3-д орж байсан. Тэгээд бүстэй болохоор 1 төрүүлээд 1 3-д орсон. За тийм 1 төрүүлж 1 3-т орсон. Энэ Мукандас бас төрүүлжсэн шүү дээ, тий. Тэгээд улсын аваргын Булгааны төрөлд бас 3-т орж байлаа. Булгааны төрөлд 23-нд 3-т орж байсан. Нүүлчин фестивал 4-т орж байлаа. 24 онд. Тэгээд сумынхаа аврагт би чинь 21 онд 2-т орж байсан. 21 онд. Тий. Ер нь тэгээд том тэмцээнүүдээр бүгдэнд нь л байр эзэлсэн дээ. Одоо яг энэ ингээл адуушин тэмцээн болж штэ. Тэгээ ер нь бөхчүү чинь тэгдэг штэ. За өглөө би ер нь гэрээс гарахтаа ер нь өнөөдөр төгөлнө гэдэг мэдэрч ирсэн юм байна. Ер нь тим юм байт юм адуучд. Би бол өөрийгөө бодвол дүгнэхэд бол би бол яг л сайхан одоо нэг яарахгүй тэмцээн уралдаанд яарахгүй ер нь нэг сайхан 50 очиход бол ер нь байр эзэл төрүүлчихэд байдаг. Одоо талын түмээ дуу Надлангийн 24 оны талын түмэн төрүүлэлтээ юу бодож вэ? Тэрэнд бол би чинь ер нь их сайхан амгалан байсан ш доктор мотор чинь. Хүмүүс наваг чинь сандраа аваа гэд би чинь нэг өөрийнхөө сайхан яг л сайхан бие сайхан чөлөөтэй байлгаад байсан. Тэгээд ер нь тэнд бол их надад бол хүмүүс их хүүтэн чөдөр болсон. Хүмүүс их даарад байсан. Би бол даараагүй. Тийм. Тэгээд дотороо ердөө нэг цамц дээлтэй л байсан. Тэгээд даараа хөвгдээлтэй байсан. Тийм, хөвгдээлтэй байсан. Тэгээд дэрэн цаанаасаа бас гоё байсан л да 50 өдөр бол. Ер нь л 50 байх. Тий 50 өстэй гоё 50 байгаад. Ер нь би чинь тэгэл нэг тэмцээн болохын өглөө нэг сайхан амраад ер нь тэмцээнээр яг л нэг эхлэхийнх нь өмнөхөн нэг 50% очиход бол нэг тэмцээнд энэ байр эзэлчихэд байдаг шүү. Харин ер нь би бас адуучтаас тэгж асуух дуртай юм аа. Ингээд хүмүүс л мэдээж хүмүүс бол өөрийгөө мэдэрдэг л дээ тий. Энд чинь мэдээж яг адуучин тэмцээн том тэмцээн л гэдэг ийм нэр нь явж байгаа бас яг бусаас яг энэ дэр бол өдөр болгон тэгээ багаасаа яг ингээ хийж хөвссөн юм аа л хийчих шүү дээ. Тэр хүний тэгээ өдрийнх нь адсагдж байна. Ер нь бол одоо хүмүүсийн энгийн хүмүүсийн одоо ингээл энгийн хүмүүс харахад ч амар амхаар гэдэг байна. Өдөр болго хийдэг юм а давтаж байгаа. Одоо нэг тэмцээн дээр алдангууд хүмүүс чинь тэгэл чаддаг юм а алдах юм а гэх тийм ухааны юм байна шүү дээ. Тэр чинь бол бас нэг хүний нэг өдрийнх нь онцлог байна шүү дээ. Тэр өдөртөө ямар яаж хаях уу? Бас адуу малын гаралт байна. Адууны гаралт гэж байна. Адууны гаралт хамгийн чухал. Адууны гаралт ер нь адуучин хүний хувьд ер нь адууны гаралт тэгээд ер нь морил чухал да. Яг л өөрийн гарсан тийм морил. Өөрөө морио зөв сонгох хэрэгтэй. Одоо манай адуучин залуус одоо мориггүй нэг газар очиж хамгийн гол одоо морио зөв сонгох хэрэгтэй гэж миний хувьд бол боддог. Би бол тэгээд энэ тэнд очиход ер нь тэгээд олон сайхан ахнараа бас энэ тэнд очиход олон сайхан ахнарын морид гуугаад авчдаг юм аа. Голцоохон ер нь тэгээд өөрөө нөгөө тэмцээн уралдаанд амжилттай орж байгаа хүмүүсийг хэлбэлээр моридын масан суугаад байгаа юм бэ? Подкаст хийж байгаа шүү. Шууд подкаст хийж байгаа шүү. За энэ жамсран жог нэг залуу орж ирчих буух гэж. Сумын зан. Нааш орж өөрөөр танилцуулж. За жамаа нэг өөрөөр танилцуулж. За тийм байт юм. За тэгээ дөрчөндөө одоо ингээд ахаад нэг асуулт асууя л да. Энэ бүтэн ингээд жил одоо ингээд бодъё л да. Өнгөрсөн жилийн 3 сарын 14. Тэрнээс энэ жилийн 3 сарын 14 хүртэл нийт хэдэн тэмцээнд хэдэн төгрөгөөр одоо юу гэдгийг ороод буцаагаад ер нь хэр их юм ингээд олж авч шагнал урамшвал мөнгөөр тооцвол шагаа аврагаас нэг асууж ирсэн. Тэгээд за би нэг хамгийн сайн оргил үедээ нэг 30 сая төгрөгийн юм цуглуулсан байсан да. Гэхдээ тэгээд за гарах нь их байт юм даа гэж тэгж. Ер нь бол тэмцээн уралдаанд бид нар чи их орон тэгээд авах нэг өдөр алдах нэг өдөр зөндөө байна. Миний хувьд бол яг хуу шургуу тэмцээнд бол ер нь сүүлийн нэг хэдэн жилээ бас ховорхон орж байгаа. Тэгээд дөрөв төрлөөр ядуучин тэмцээнд л орно гэхээс шургуу мургунд бол ер нь нэг жилдээ нэг 2 гол орж байна дөө. Тэгээ өнөө жил бол яг хуу хамгийн өндөр бооцоо авсан тэмцээг бол одоо Мукас хавн зохион байгуулагдсан ханти тэмцээнд төрүүлж тэнд авсан. Тэгээд юу нэг жилээр нь ингээд тооцоод үзвэл ямар вэ? Мөнгө илэрхийлж болох уу? За ер нь жилээр нь тооцоолол ер нь миний хувьд бол яг нэг том тэмцээнд ороо явждаг болохоор доотлын тэмцээн гэхэд л бардаа бараг 500 мянга гэдэг чинь 3-4 сая төгрөг болчих واخа яг л өөрийнхөө орсон тэмцээнд л. Тэр томоодсан тий томоод тий. Тэгээ яг хуу бүр улсын чанартай тэмцээнүүд бол бас нэг татвар авахгүй болсон. Танаасаа тий аймагаас нэг төдөө өнгөд томилцсон болохоор тэд нар бол бас боломжийн сайхан
Чи байж л дээ. Гэтэр ингээ ихний ийм гоё бичлэг туршиж үзэж байна. За ингээ Ганбаатарын Дорж ханд гэдэг одоо аймгийн шавар гадуучинтай ярилцлаа. Тэгэд өнгөрсөн жилийн улсын аваргыг ер нь яаваа. Улсын аваргад бас ер нь олон залуучууд олон хүмүүс бол ингээд хөгжим дэмжигч нь хүлээлттэй байсан баг. Хүлээлтээс бол амар дагуулж. Би бол тэр өдөр бол ер нь чамааг бол нэлээд төхөөлөх хаа л гэж бодож байсан. Тэндээс тэр өдөр бол уг нь бол сайхан гэрээс гахтаа сайхан зорж очсон. Тэгээд яг тэмцээнийхээ өдөр бол олигтой орж чадаагүй. Одоо уургада шөрөн дээрээ дулимгхан оноо авсан, морьтой явган шургуун дээрээ тэгээ бүр толгоолоогүй. Ер нь нэг тэр өдөр болж ихгүй байсан. Уг нь бол сайхан зорж очсон шүү дээ. Хаавасан уурангай 900 сом руу найз нөхдөйгөө сайхан зорж очсон тэгээд. Яа, гайгуулгайгаа. За ингээд ерөнхийдөө бол одоо бас л ингээд хөл мултраал сайн дөрөвч чинь тэр чадахгүй бас л аваартай шүү дээ. Харин тийм ер нь адуучны хамгийн гол юм чинь өөрийнх нь хувийн бэлтгэл шүү дээ. Одоо имэйл ямар авах уу, хазар ямар хөнтэй. Аягүй л очлоо. Чиний хувьд яг ингэж урд шүүрж байгаа унжсан тохиолдол хэрэг байна. За би нөөд нэг л очсон доо. Өнгөрсөн жил Чансанд очиж болгонд очихдаа харин шүүрэн дээр одоо 47-гийн төлөө шүүрдэг. Тэгсэн чи миний унж болсон нөгөө морь маань хөл алдаж очоод тэгээд энэ дээр нойлж ирсэн. Тэрээс л бус тамдад бол гайг байсан. Ер нь адууч хүний тэгээд хувийн бэлтгэл хамгийн гол морь мал хөл гар сайттай тий. Дөрөв холбоос олон жирэм гэл нэр уурган моргсээс доржиндээ уурган морны алга морь гэдэг тий. Хэдэн жил сургасан байна? Яг одоо миний тэр уурган морь чинь бол би яг өөрөө сургаагүй морь шүү дээ. Одоо маа тэр даваа дөржид ахаасаа би одоо сургасан хавчиг морь авч ирсэн. Тэр морийг чи их авсан төхнийх гоё шүү дээ. За. Одоо нэг талын дөрүүлгээд ундаг алга шүү дээ. Би чинь одоо өөрөө уурган морийг тэр манай бүрэн зөвхөн баруун духах гээд газар байдгийг. Задгаа бастай. Тэн дээр манай ах адуугаа хураадаг байсан. Би нэг урдаасаа гэрээсээ нэг буурал морьтой очиод. Тэгээ морь маань жоохон болж ихгүй бас нэг тэр үчин би чинь бяд суугаагүй хаврын нэг хариугүй дааг саваад ургалдаг хүн байсан да. Тэгээд дааг сараа уулаадсан чи миний морь өнөрдөө болж ихгүй. Тэгсэн манай тэр ах уу хайхаа алаг морь морд гээд надад алаг морь өгдөг. Тэгээ би алаг морь мордсон нөгөө нэг эцгээдэн сарваа чи нөгөө уурган морь онцсон чи араа хөөрөн. Тэгээ ах маань намайг хөөргөл таяад илчиж болох юм энэ гэж намайг хөөргөөд байсан. Тэгээд тэр өдөр чи тэгээ сайхан өнгөрсөн оройн нэр нь авчмал хагдаад бодогдоод болдгоо. Нэг алаг морь. Тий. Тэгээ ахтай хэллээ. Алаг морь авъя. Алаг морь яхаа авъя гэсэн чи ахаар надаа харуулаагүй сайхан өгсөн дөө. Ахын дөө сайн уурган морь хийж аваарай гэд. Тэгээ тэрээс хойш би тэр чи одоо тэгэл миний одоо гол энэ амжилтын үндэс чинь одоо би тэр алаг морь тий. Тэр нь би чинь тэгээд хөдөөж байсан, гэртеж байсан байнга л алаг мортойгоо л одоо хүн чинь тэгээд алаг морь би чинь миний хувьд ингээд алаг морьоос буух дээр би чинь баг л нэг алаг мортойгоо хтол баргийн адаг бас нэг эргүүлчихэд байна. Алаг морьоос буухаар бол байхгүй шүү дээ. Тэг ургаа тавьж өгөөл толгаалдал хамгийн чухал тий. Тэгэхээр бас хүний нэг ижилтэн дассан адаг гэдэг чинь шал өөр юм шиг байгаамаа. Одоо өнөө жил 17 молоотой болж байгаа. Дахин 2-3 жил тэнцэн байна тий. Бага. За одоо мэдээж манай дөржиндээ хувьд тэгэл хамгийн том зорж байгаа хамгийн том зорилго бол мэдээж Монгол Улс яваа. Тий. Одоо ер нь хамгийн ер нь адуучин хүн болгоны ил зорж бол мөрөөдөл чинь одоо аврах цал Монгол Улс яваа адуучин байна. За тэгээд тэрээс дээш одоо нэг хашаа аврах, хоёр төрөөс аврах, гарамгаа аврах. Тий, гарамгаа аврах гэж тийм бас цол гарсан байлээ. Тэрийг авахын төлөө одоо адуучин бид нар чинь өдөр шинэг үлддэг шүү дээ. Одоогоор бол яг албан ёсоор Монголын адуучид холбооноос зохион байгуулж байгаа тэмцээнд бол хоёр төрүүлсэн бол байхгүй. Хоёр төрүүлсэн бол байхгүй. Нэг төрүүлсэн, нэг үзүүрсэн бол байна тий. Одоо Монгол Улсын яваа адуучин шагаах чинь нэг төрүүлээ. Дараа жил нь хоёр төрүүлсэн. Одоо Монголын хамгийн өндөр рекордтой хүн явж байна шүү дээ. За тэгээд дөрж дөрмийн төвшин жаргал тий. Араас нь бас нэг амжилтын бас давтсан байна тий. Яг ийм л рекорд л байгаа юм да. Тий. За тийм за нэг сүүлийн нэг хөгжилтэй юм яриа. Хоёул ч жоохон яриа жоохон унтаа болчихоогүй юу. Энэ хөдөө одоо ингээл ээж тийш тэмцээн уралдаанд ингээл адуучтайгаа явна шүү дээ тий. Портер дармороо очил бүрүүсэндээ чихэл явна шүү дээ тий. Одоо манайхан чи бөөнөрөө л явна шүү дээ. Бөөнөрөө явдаг. Ер нь хөгжилтэй түүх мөх хэр тохиолдолтой вэ? За яг хоо нилээн бас тохиолдно. Ганц гоё онгоо яриач. Онгоо гэх юм одоо тийм хөгжилтэй одоо панел явуулах байхгүй. Одоо хөгжилтэй явуулдаг бол одоо
21 онд л нөгөө Агт нуурын явдагт их хөгжилтэй байсан да. Одоо олон сайхан ах нартай төмөрчин гал удирахтай л тайлбар үзэн хамт олонтой ч гэсэн тал Агт нуурын этик зориход тэр нь л их хөгжилтэй байсан да. Ямар сандаа манай нөгөө анхаах тэгжсэн нөгөө нэг хүүтэн өдөр даараад 7 давхар бодолох хүмүүс ингээд тэр мэд Агт нуурын тэд нар их хөгжилтэй байсан. Дараа 7 давхар бодолох хүмүүсүүд тэр дээр араас нь дээлээ хүмүүсүүд орсон гэж байна гах тий. Ер нь би чинь тэр чинь бас нөгөө нэг анх удаага шилийн бүгдийг зорж байгаа бас бэлтгүүлгийн явц ер хүүтэн гэсэн шүү. Хүүтэн тий. Хүүтэн. Анхаахын төр 7 давхар бодолох давхарлсан гэдгээс оосчод ер нь бараг л бодоолохгүй давхарлчуу санагдаад байсан. Юм байвал давхарлахаар л тий. Хүүтэн байсан шүү. За хэсэгхэн барил хоёулаа бараг 20 минут ярилцсан байна. Нилээ удаа ярьсан ба шүү. Тэнцээ мач одоо бараг талдаа орчих шүү. Талдаа орчих шүү. За ингээд ер нь гоё ядуучтайгаа ярилцах подкастыг ингээд үүнээс хойш эхлүүлнэ. Бид нэр сая санамсргүй ажаа машин зовж хагаад эхлүүлчихлээ. За тэгээ дараагийн тэмцээн уралдаанууд нь амжилт. За баярлалаа. Зуунаас тэгээ сайхан уулзсан да тий. Телевизэн хамт болсон ч гэсэн амжилт хүсье. Баярлалаа. Тэр гар мар бол бас том шүү дэрж байна. Ийм гараар л хатхан да тий. Хатгалч тий. Тий ер нь миний гар чинь тэгээд том үе томтой. Үе томтой тий. Юу үе томтой. Тэр хишиг дээр зан Монгол Улсын за хишиг дээр Жаранган Батцангал сум яриад. Бид хэд нөгөө Монгол Улсын одоо өмнө зөрөх тартах Зориг Дотор маань нөгөө Даншгийн арслан болоод Даншгийн хямраг тэмцээсэн шүү дээ. Тэгээ тэмцээ хийгээд төрүүлдэг жил нь. Тий төрүүлдэг намар нөхгүй. Тэгээ Жаранган Батцангал очиод бид тэмцээсэн маань сүхтэрч шүүссэн. Тэгээ бас гоё уургалж мөрөж үзүү. Тэгээ тэн дээр чи хоёр сайхан гоё уургалсан байл шүү тий. Тэгэхэд хин энэ хишиг дээр зам бос сүхтэржийг хийжлээ шүү. Ямар ч илүү мохгүй Чингэн одоо шүрмсэн зангирсан залуу байна. Аргагүй л одоо ийм гартай залуу авраг болохгүй бах таа гэж хэлсэн. Ер нь манай ах ч бас гоё шүү дээ. Би л бас хүндэлдэг. Өөрийнх нь хүнийх нь байгаа хүн чанар гэдэг нь бас мундаг хүн шүү дээ. Хаач явсан ер нь л сайн юм энэ. Ер нь би хүнийг нь хүндэлдэг юм аа. Харин шивдэр зам харин гарын нарсаа за ийм залуучууд улсын авраг болов байх гэдэг гэж. Тий, манай ах чинь үе томтой тий. Өөрөө чинь яргаа тийм үе томтой, гараа мохроо томтой тийм. Ямар сайндал манай найзыг гөрөлөх. Тэгээд чи заа зэг яриагаад ирсгээ. Одоо наадах чи сонсоод уурлах үү дээ. Сонсноо сонсоог бол дүүд гэдэг юм оруулчихна энэ дээр. За